Hey, what's up guys? Секунд байна. За 2 дахь өдрийн зөвлөгөөгөөр мөнгөний удирдлага буюу money management-ийн талаар ярилцъя гэж бодлоо. Сайн мөнгөний менежменттэй $100 данстай хүн $1000 данстай хүнээс илүү итгэлтэй байна. За мөнгөний менежмент дээр хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр partial profit авах буюу нэг сагсанд бүх бөмбөгөө хийхгүй байх. Жишээлбэл нэг лот сайзаар орж байгаа бол 4 хуваадаг ч юм уу. За ядаж 2 хуваагаад 0.5-0.5-аар орвол зах зээл өөрөө чи эсрэг явж эхлэх өөртөө итгэлгүй болж ирж байгаа үедээ нэг сайзаа нэг позишн хаагаад явбал өөртөө чинь маш сайн хэрэгтэй, сэтгэл зүйд чинь маш сайн дэм болж өгнө. Заримдаа айдсаас болоод ашигтай байсан арилжаанаас нэг мөсөн гараад дахин орохооргүй хоцордог. Тэгэхээр энэ байдлыг нэг сагсанд бүх бөмбөгөө хийгээгүүрээ шийдэж байгаа гэсэн үг. Энэ арга нь мэдээж сэтгэл зүйд маш эргээр нөлөөлдөг байгаа шүү. Тэгэхээр энэ аргыг сайн туршаад үзээрэй. Эцэст нь хэлэхэд $10-ыг эрсдэлд оруулаад $100 олж байгаа хүн жинхэнэ босс шүү. $100-ыг эрсдэлд оруулаад $100 олж байгаа бол ерөнхийдөө цаашдаа хол явахгүй гэсэн үг. Тэгэхээр маш зөв мөнгөний менежментийг дагаад бүх бөмбөгөө нэг сагсанд хийлгүүгээр хэсэг хэсгээр профит авч сураарай гэж хэлээд залуусаа.